Эхний мэдээг хүргэе. Хаврын улирал эхэлснээр Улаанбаатар хотын хөрсний бохирдол анхаарал татсан асуудлын нэг болтгоо. За угаадас болон үнс нөхөн жорлонгийн бохирдол гисэж халдвар тархах нөхцөл бүрдснээр хүн амын дунд гидсний халдвар болон томоо төстэй өвчний тохиолдол 3 дахин нэмэгддэг байна. За хаврын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод хөрсний бохирдлын асуудал үүсдэг. За Улаанбаатар хот орчмын газар нутгаас дээж авч шинжилгээ хийхэд 88% нь хөрсний гүн бохирдолтой гэсэн судалгаа гарсан байгаа юм. За та бүхний харж байгаачлан яг энэ хөрсөн дээр байгаа энэ бохирдол дээшээ хөөрснөр томоо төст өвчин болон зараа өвчин мөн цаашилбал илгийг гэмтэх аюултай байдаг байна. Хавар болохоор нөгөө нэг янз бүрийн угаадаас одоо шүлс одоо нэг хөрсөн дээр үүссэн байгаа бохирдлууд гисээд ирэхээр өвчлөлийн тоо бол мэдэгдхөөс нэмэгддэг. Түүний улмаас одоо нөгөө нэг гидсний янз бүрийн хордлог, агаар тослын халдварууд болон томоо төс өвчнүүдийн тоо нэмэгдээд байгаа. Одоо жишээлбэл 0-5 насны хүүхдүүдэд илүү их тархалт өндөртэй байдаг. Мөн 0-5 болон ахмад настангуудад нөгөө нэг одоо өвчлөлийн явц нь илүү хүнд явагдах тохиолдлууд бол илүү гардаг. Нэлээ бохор байна. Тэгээд энэ газрын хөрс энэ хамиг дээр энэ янз бүрийн байна л да. Илүү гүштэй шин. Одоо ингээл 3 сар гаргаад агарын бохирдол нь арай өөр муухай ханиад авах том авахгүй янз бүрийн хамар бүртгөх тиймэрхүү юм байдаг. Нэг тийм янз бүрийн хаягдлууд яах ихсэж байна. Тэр болгоныг харин одоо зүгээр яаж зохицуулах вэ нэгдсэн журмаар гэдэг тэр аргачлалын цаанаас нь заавар зөвлөгөөг нь гаргаж өгөх нь л одоо зөв юм болов уу гэж яхана бодож байна да. Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд 173 мянган өрхийн 160 гаруй мянган нөхөн жорлон тоологджээ. Нийслэлийн хөрсний нянгийн бохирдлын судалгаагаар 76 зэгээс авсан дээжийн 88% нь нян хөгц мөгөнцөр илэрсэн байна. Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ эрхэлдэг томоохон төвүүдийн орчимд аммони буюу шивтэрлэг бохирдол өндөр хэмжээнд илэрсэн гэх дүгнэлт гарчээ. Эдгээр бохирдол нь ундны усаар дамжин хүн амын эрүүл мэндэд цөрөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хөрсний бохирдол их байна гэдэг үг нь тэр хөрсийг цэвэрлж байгаа ус асар ихээр бохирдсон гэсэн үг. За тэгээд энтэйгээ холбоотойгоор бидний намар ус хөлтөхөөс өмнө сэлб гол дээр, туул гол дээр авсан шинжилгээнүүдээр бүгдээр гидсний савханцарны илэрсэн. Өөрөөр хэлбэл урсгал усанд тэр болгон илэрх ёсгүй гидсний савханцарны илэрч байна гэдэг маань хөрс маш ихээр бохирдоо тэр хөрсийг угааж цэвэрлсэн хөрсний ус маань гол руу ороод бохирдуулж яана гэсэн үг байгаа. Бид бол нэг тоо яриад байгаа 680 мянган нөхөн жорлон байна. Өөрөөр хэлбэл машинтайгаа адилхан хэмжээний нөхөн жорлон байна. Нөхөн жорлонд байж байгаа тэр одоо лаг гэж хэлээ тэр үлдэгдэл бол тэр ялагдс бол хамгийн удаан хөлдөж хамгийн удаан хайлдаг. Өөрөөр хэлбэл яг одоо хөлдөх процесс нь дуусаад тэгээд хайлах процесс нь. Хөрсний бохирдол дээд зэгтээ хүрдэг энэ улиралд эрүүл мэндийн байгууллагуудаас иргэдэд гараа тогтвол угаах маск зүүхийг зөвлөж байна. Мөн гудамж талбайд ил задгаа бие засахгүй, шүлсээ хаяхгүй байх, нөхөн жорлонгоо стандартын шаардлагад нийцүүлэн шинжлэх нь хөрсний бохирдлоос сэргийлэх чухал арга хэмжээний нэг юм а.